Бид эзний үгээр амьдралаа өдрүүлэх ёстой юу? Эзний дуу хоолойгоор амьдралаа өдрүүлэх ёстой юу? За аль нэгийг сонгохоор болвол үгүй. Тэгэхээр энэ дээр олон хүн зөрчилддөг. Итгэлийн хүмүүс нэлээд зөрчилтөнд байдаг. Тэгэхээр нэг тийм ил гарч ирдэггүй хэрнээ дотоод зөрчилтөөнөр их гардаг. Тэгэхээр эзний үгээр амьдралаа өдөрдүүлэх ёстой юу? Эзний дуу хоолойгоор амьдралаа өдөрдүүлэх ёстой юу гэдэг асуултан дээр олон хүн эзний үг гэж хэлж байгаа боловч дуу хоолой гэж хэлэх магадлал өндөр байдаг. Амьдрал нь дуу хоолой гэж гээд байдаг. Тэгэхээр бид нөгөө нэг юм буддын шашны өнгө төрхтөө ламд үзүүлдэг. Лам нөгөө нь дуу хоолой ярьдаг шүү дээ, тийм. За одоо таны суудал чинь юм байна, тийшээ ийшээ ингэх юм байна, тэгэх юм байна, ингэх юм байна. Тэр нь тэр хүн чинь бараг тэгээ явцсан юм байна. Та одоо тэх юм байна. Ойлгож байна уу? Монголд нэг ламд үзүүлэхээс чинь ламч өөрөө зурхаа ухаанаараа ингээд ярьцдаг юм байна. За тэгэхээр бас бөөд үзүүлэн тийм үстэй. Тэгээ бөө бас нэгэн дуу хоолой гарч ирдэг, тийм. Тэгээ нэг за миний танаа удам манаа удамхан юм байна, тийм байна гэж ярьдаг. Тэгэхээр иймэрхүү энэ мэт тийм соёл нөлөөнөөс болоод хүмүүс дуу хоолойгоор өдөрдүүлчих гаддаг. Тэгэхээр чуулганд ороод ирэхдээ хүртэл үг гэхээс илүүгээр тэр нэг дуу хоолойгоор өдөрдүүлэх гадах шалтгаантай болдог. Манайхан ойлгож байна. Тэгэхээр одоо номлол сонсохдоо номлолоос дуу хоолой сонсох гэдэг байна. Тийм үү? Ямар нэгэн сургалт семинаранд суухдаа тэнцэнээс дуу хоолой сонсох гэдэг тал гардаг. Нэг бас нэр хүний хувьд бол номлол бол эзний үг биш, харин дуу хоолой сонсох юм. Энэ нь юун дээр ажилладаг гэхээр чимээгүй цаг руу бас ажиглагддаг. Тийм? Чимээгүй цаг хийхдээ бас дуу хоолой сонсох гэдэг. Чимээгүй цагийн тэн дээр ямар үг байгаа нь чухал биш. Тэргээ дамжуулан бурхан юу хэлээд байгаа нь чухал болоод явчихдаг. Тэгэхээр нийтлэг байдлаар эзний үгээр амьдралаа өдөрдүүлнэ гэж ярьдаг хэрнээ дуу хоолойгоор амьдралаа өдөрдүүлэх гад байх магадлал өндөр байдаг. Тэгээд сая ярьсан асуултан дээр бүгдээ үг гэж ярьсан нь зөв хариулт шүү дээ. Хэрвээ аль нэгийг сонгохоор болвол эзний үг байх бол. Санал нэг байгаа тийм. За тэгэхээр юм чинээс юу ярих гэдэг өнгөрсөн хугацаанд эзний чуулганд үйлчлэхдээ миний хувьд хамгийн их анхаарч ирсэн талбар бол энэ юм аа. Дуу хоолойгоор биш, үгээр өдөрдүүлдэг чуулганыг байгуулахыг зорж исэн. Юу гэж бодож байна? Санал нэг байгаа лөө, үгүй юу? Сайн бодоод байна. Тэгэхээр магадгүй өөр суулгаануудаар ингээ явангаа өөрөөр суулганы хэм маяг, тийм пасторуудын хамжлын маягийг хараад үзвэл илүү ялгаа харах болов уу гэж бодож байна. Гэхдээ тавчханд хариул бид үгээр өдөрдүүлэх нь хамгийн чухал нэгдүгээр байр суурь байгаад үүн дээр суурилсан дуу хоолой байгаа үедээ зөв замаар явна гэсэн хэлэх гээд байна. 26 он учраас он гарч байгаа учраас хэдүүлээгийн хувьд бодох ёстой. Энэ он ч гэсэн эзний юугаар өдөрдүүлнэ. Үгээр өдөрдүүлнэ. Цаашлаад үгэн дээр суурилсан дуу хоолойгоор өдөрдүүлнэ гэж ойлгох гээд байна. За өнөөдөр ч нэлээд юм чухал сериус нэм ярьж байгаа шүү. За тэгээ хэрэг ойлгохгүй юм гарвал гараа руу асууж болно шүү. За тэр хүртэл явж. Тэгэхээр бид авахд эзний үг болоод эзний дуу хоолойгийн юм харьцуултыг хуваалцъя заяа. Тэгээ сонсоод эхнийх нь юу вэ гэдэг асуултан дээр эзний үг бол Бурхны бидэнд бичиж үлдээсэн үг. Харин дуу хоолой бол Бурхан бидэнтэй амьдаар харилцаж буй дуу хоолой. За хаанаас вэ гэхээр эзний үг бол Библиэс. Эзний дуу хоолой бол ариун сүнсээс. За хинт хамаатай вэ гэдэг дээр эзний үг бол бүх итгэгчнэрт хамаатай. Эзний дуу хоолой бол тухайн хүнд тухайн үед хамаатай. Цаашлаад хэр хэмжээнд хүчинтэй вэ гэдэг дээр эзний үг бол үргэлж хүчинтэй. Эзний дуу хоолой бол тухайн нөхцөлд хүчинтэй. За юуг хэлдэг вэ гэхээр эзний үг юу үнэн, юу буруу вэ гэдгийг хэлдэг. Эзний дуу хоолой бол одоо яах ёстой вэ гэдгийг хэлдэг. За юуг тогтоодог вэ гэхээр эзний үг амьдралын хил хязгаарыг тогтоодог. Эзний дуу хоолой амьдралын чиглэлийг тодорхойлдог. Чиглэлийг тогтоодог. Цаашлаа
өөрчлөгдөх үү гэдэг асуултан дээр эзний үг бол үгүй гэж хэлнэ. Харин эзний дуу хоолой бол нөхцлөөс хамаарна гэж хэлнэ. Дараа нь яаж шалгах вэ гэхээр эзний үг бол өөрөө стандарт юм аа. Харин эзний дуу хоолойг бол нөгөө үгээр шалгана юм аа. За, ихүү хариу нь юу байх ёстой вэ? Ямар хариулт гарах ёстой вэ гэхээр эзний үг бол итгэж сахих ёстой. Эзний дуу хоолой бол сонсож дуулууртай байх ёстой. За, алдаа гарах эргэслийн тухайд бол үгийг мэдэхгүй байвал алдаа гарах эрсдэлтэй. Харин эзний дуу хоолой бол эндүрч сонсвол эрсдэлтэй. За, хэрвээ туйлширвал ямар үрдэнд хүрэх вэ гэхээр эзний үгийг туйлширвал хуурай хатуу итгэлтэй болж хувирна. Харин эзний дуу хоолойд хэд туйлширх юм бол эмх замбраагүй итгэл рүү орох бол. Тэгэхээр ялгаанууд нь ойлгож байна уу? Тэгэхээр их чухал ялгаануудыг хэлж өглөө шүү. Ингэж хэлхэн ховор байх шүү дээ. Тэгэхээр эзний үгийг бол тавчхандаа эзний үг бол өөрчлөгдөшгүй үнэн гэж хэлж болно. Харин эзний дуу хоолой бол тэр үнэн дотор хэрхэн алхах вэ гэсэн амьд заавар юм байна. Дахин хэлье. Эзний үг бол өөрчлөгдөшгүй үнэн. Эзний дуу хоолой бол тэр үнэн дотор хэрхэн алхах вэ гэдэг заавар юм байна. Тэгэхээр одооноос ямар ч хүн тав хүн тэгээд асуусан эзний үг үү, эзний дуу хоолой юу гэж хэлвэл хариулж чадхаар байна уу? Тийм үстэй тий. Санийхыг сайн ойлгоод ингээд хариулах хичээгээр. Тэгэхээр чуулган бол ерөнхийдөө юун дээр үндэслэгдэн басан байгуулагдаж явж явах хэвээр. Үгэн дээр. Нэг осны энгийнээр чуулганы хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд харах юм бол эзний үг бол зам гэсэн үг. Ерөнхий том зам гэсэн үг. Харин дуу хоолой бол чиг заасан тэмдэг гэсэн үг юм. Тэр зам дотор чиг заасан тэмдэг юм гэж ойлгож болно гэсэн үг юм байна. Тэгэхээр энэчнээс хэдүүлээ ямар дүгнэлтэнд дахин хурж болох вэ гэхээр Бурхан өөрийн үгийг зөрчих зүйлийг хизээж айлддаггүй. Дуу хоолойнд Бурханы үгийг орлохгүй харин амьдруулдаг. Үг бол суур, дуу хоолой бол чиглэл юм гэсэн үг юм байна. Тэгэхээр магадгүй тав хүнд манай ч юм уу бидний чуулган юм жоох юм хатуу чанд байгаа нь үгэн дээр суурлах гэж хичээсний үр дүн юм байна гэж ойлгох нь илүү зөв юм аа. Магадгүй зарим нэгэн газар очиод ирэхээр юм жоох ингээд юм хөдөлгөөн ихтэй ингээд байгаа нь дуу хоолой дээр илүү суурилсан чиг хандлагатай юм байна гэж ойлгох нь зөв юм байна. Хэрэв аль нэгийг сонгохоор болох юм бол үг. Гэхдээ үг гээд дуу хоолойг үгүйсгэж болохгүй гэсэн юм байна. Мөн үү? За. Одоо би жоохон ярианыхаа ярьснаас жоохон эсрэг маягийн юм ярьж магадгүй. Монгол хүмүүс ихэвчлэн дуу хоолойд тулгуурлах хандлагатай байдаг ч чуулган үгэн дээр суйрлах тухай байдаг. Гэтэ зарим нэгэн чуулган буруу утгаараа гэх юм уу? Зөвхөн үг гэж туйлширж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр ихэрлээр эзний дуу хоолойг үгүйсгэж байгаа тохиолдол байна. Тэгэхээр бид нэг зүйлийг харж байна. Хууль өгөгдсөн цагаас ч хойш эзэн дуу хоолойгоо сонсгосоор л ирсэн. Хүмүүстэй. Нэг бас нэгэн хуулийг өгчөөд, мозоо дамжуулах хуулийг өгчөөд та нар жоод хуулийнхаа дагуу л амьдр гэж хэлээгүй. Хуулийн хажуугаар Бурхан дуу хоолойг сонсохдоо хинээр дамжин. Иш үзүүлэгчдээр дамжуулан ярьж исэн. Гүмүнчтэй. Тэгэхээр тэд өөрөөр хэлбэл тэд давхар эзний үгээрс ерөнхий замаа тодорхойлоод эзний дуу хоолойгоор дамжуулан тэр зам доторх чиглэлээ тодорхойлж байсан юм байна. Түүнийг яагарахгүй хоёулаа хамт байсан юм гэдгийг дахин онцлоо. Тэгэхээр нэг асуулт гарч ирнэ. Надад үг байна уу? Бас надад дуу хоолой байна уу юм аа. 26 онд ч гэсэн бид надад юу хэрэгтэй? Эзний үг хэрэгтэй, бас эзний дуу хоолой хэрэгтэй юм. Тэгвэл бид бол үгээр явдаг чуулган гээд тэгэхээр дуу хоолойг үгүйсгэж болохгүй гэсэн юм байна.
Тэгэхээр хамгийн энгийн жишээнүүд Библийн жишээнүүд энэ байна. Самуэль. Тийм үү? Самуэлийн яалаа. Самуэла. Тийм үү? Тэр үед хууль байсан. Иш үзүүлэгч тустай хүн байсан. Гэтэ эзэн түүн дуу хоолой сонсгож, түүнийг дуудаж, тэр ерөнхий зам дотор ямар үйлчлэл хийхийг нь зааж өгсөн байдаг. Дараагийн нь Гидеон. Гидеоны нэг үед нэрлэхэг зоригтой дайчин минь ээ. Эзэн чамтай хамт байна. Гэж хэлээд дахиад дууддаг. Тийм үү? Тэгээд үүгээр дамжуулан энэ ерөнхий зам дотор хэрхэн шүүгч бол явах замыг нь зааж өгдөг. Мөн Давидын жишээ. Давид бол угаасаа байнга л асуудаг. Тэгээ яах вэ? Би дайрах уу? Би болох уу? Би ингээр явах уу? Тэрнгээр явах уу? Тийм үстэй. Мөн бас Соломон ч гэсэн мэднэ. Соломон бас эзний дуу хоолойг сонссон байдаг. Эзэн юу гэж хэллээ? Чи надаас юу хүсэж байна вэ? Хойшоогоо жоохон замаа алдсан гэж тооцвол. Илиягийн түүхийг ярих юм бол өнөөдөр дуусахгүй, Исаягийн түүхийг ярил өнөөдөр дуусахгүй, Ирмагийн түүхийг ярил өнөөдөр дуусахгүй, Эзекиэл Даниэлийн түүхийг ярил өнөөдөр дуусахгүй. Шинэ гэрээр л ороод үзье. Шинэ гэрээнд хэн байж болох вэ? За эзэн Иесустэй бол ярих юм байхгүй. Тийм үстэй. Тэрээр яг эцэг юу хийх хүсэж байгааг хийдэг. Түүнд энэ усны бурхан түүнтэй ярьдаг байсан ойлгомжтой. Тэр бурхантай ярьдаг байсан. Тэр үед хууль байсан. Хааш явах нь тодорхой байсан. Гэхдээ л тэр эзэн бурхантай ярьдаг байсан. Тэгээ дараагийн энгийн жишээ Мария, тэ Мария. Тэр Йосеф. Тэд нар 99-нд бол сонсоогүй байсан бол хүн төрлөختийн түүх арай өөрөөр бичигдэх байлаа. За тэгээд цаашаа ингээд нүлээ Есүсийн 12 шавьыг харж бодно, Петрийг, Паулыг, Ананиагийн түүхийг санаж байна уу? Анания Паулыг юу яхад? Эзнийг хараагүй болох үед Ананиаг яв гэдэг үстэй. Тэгэхээр Ананиа очиагүй байсан бол энэ түүх арай өөр хүний нэг нь буяа ч юм уу дорж байгаа солигдох байсан байгаа. Гэхдээ Ананиа сонсоод болгохтой дагцсан. Тэгээд түүний нэр Библиэлд бичигдчихлээ. Юм та Филипп тэгээд цаашаа Йохан гэж хүмүүс харах юм бол ойлгомжтой. Тэгэхээр Библи өөрөө бидэнд үг хэрэгтэй хэлж өгдөг. Дахиад дуу хоолой хэрэгтэй хэлж өгдөг. Энэ хоёрыг үргэлж хамт авч явах хэрэгтэй юм шүү. Үргэлж хамт авч явах хэрэгтэй юм аа. Гэтэ юугүйгээр юу байж болохгүй маа. Дуу хоолой байж болохгүй маа гэж. За одоо ойлгосноо. Тэгэхээр нэг хэсэг бид иш үзүүлгийн үйлчлэлийг нэлээд идэвхтэй хийж ирсэн. Тэ. Нэлээд идэвхтэй хийж агаад тэгж агаад ингээ хажмаар ингээ сулруулад хэсэг хугацаанд жоох юм зогсон байдал төрөгсөн шалтгаан энэ юм аа. Тэгэхээр үгэн дээр суурилсан ард олныг ард түмэн бурхны ард түмэн байх ёстой байдал чинь жоохон ингээд нэг юм дуулаар болоод нэг жоохон өөр болоод өнгө аяст гэж харагдаж ирсэн учраас за энэ жигээрээ явах юм бол эрүүл биш чуулган болох магадaltaй юм байна. Тэгэхээр юм болонгууд нөгөө нэг асууя те гэдэг тэр хандлага руу орж байгаа учраас за энэ жоохон асуудал болох юм даа гэж дүгнэж байна. Гэтэ хизээч энийг үүсгэж байгаа биш. Тэгээ өөр зарим нэгэн газар чуулганд очиж үзэх юм бол зөвхөн үг гэж ярьж байгаа хүмүүс байгаа. Тэгэх юм бол Библийг бараг нэлээд хэдэн хувийн ингээд урж хаях хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ тэгж ярил Библи бичигдсэн цагаас хойш урд урдных шиг тийм үү? Эзний одоо иш үзүүлэгчээр дамжуулан ярьдаг шиг тэгж ярьдаг байсан багассан гэвэл хүлээн зөвшөөрнө. Төшөөд тийм үү? Тухай иш үзүүлэгчийн цаг үед ингээд хүн болгоны гар дээр Библи байгаагүй байсан цаг үе учраас байнга эзэн иш үзүүлэгчээр дамжуулан ярьж ирсэн үе. Цаг үеийн үед нь багассан гэдэг үлэмшөөрч гэсэн байхгүй болсон гэх хэмжээнд бол ярих боломжгүй юм байна. Уг бол ерөнхий том зам ч гэсэн тэр дотор тэрнтэй байнга харилцаж байгаа хүн жижиг хэмжээндээ энэ нь зөв юм байна, энэ нь буруу юм байна, энэ нь сайн юм байна, энэ нь муу юм байна гэдгийг ялгах чадамжтай болж хувирж байгаа. Энэ бол хангалттай эзний үгээр дамжуулан эзэн тэр хүнийг удирдах хангалттай том боломж байдаг. Тийм учраас магадгүй эзний дуу хоолой байх нь ийм учраас боломжтой юмаа гэсэн юм аа. Яагаад тэр гэхээр үгнээс улбаатайгаа ялгах чадамжтай хүн жижиг хэмжээнд чиглэлээ олж харахаас гадна хандлага нь зөв байдаг. Хаашаа явахаа бас ямар хандлагаар хийхээ мэддэг. Харин зөвхөн дуу хоолойгоор явж байгаа хүн хаашаа явахаа хийх мэддэгч ямар хандлагаар яаж хийхээ мэддэггүй. Тэм учраас асуудал их гаргадаг.
За ингэж хэлэх хүн ховор шүү. Ингэж хэлээд хүн ховор шүү заяа. Үнэн. Та нар ингэ ярихаар нэр тийм байх гэж жоохон ойлгож байгаа шүү дээ, тий? Тэгэхээр үг болоод үгнээс ялгах чадамжтай болно гэдэг нь эзний дуу хоолойг сонсож байгаад энэ тэнцүү хэмжээгээр чухал юм байгаа юм шүү гэж хэлэх гээд байна. Тэгэхээр мал та жижиг хүрээндээ маш ухаалаг сонголтуудыг хийх боломжтой юм байна. За гэхдээ энэ бол гол сэдв бол биш байсан. Гэхдээ үг болон дуу хоолойг харьцуулж байгаа тийм. За тэгэхээр дараагийн сэдв нь болохоор чуулганы хүрээнд. За хувийн хүрээнд бол ингээ ойлгочлаа. Чуулганы хүрээнд чуулган бол эзний чуулган учраас эзэн чуулганд л амиа өгсөн учраас чуулганы тэргүүн нь буюу толгой нь хин юм аа. Есүс юм аа. Тиймээс чуулган бол бүхэлдээ эзний хүслийн дагуу явах ёстой учраас эзний юуны дагуу явна гэсэн үг ихлээд үгийн дагуу. Цаашлаад түүний дуу хоолойн дагуу явах үүрэгтэй юм байна. Чуулганы хүрээнд эзний үг бол угаасаа ойлгомжтой. Энэ бол байнга хийж байгаа. Бид нэм гараг болон хийж байна. Хувийн библи судлаараас хийж байна. Унших, судлахаар замжуулан сурснаар хийх ёстой юм байна. Нөгөө талын чуулганы хүрээнд эзний дуу хоолой сонсох явдал хэрэгтэй бөгөөд үүнийг иш үзүүлгийн үйлчлэл гэж нэрлэж байгаа юм аа. За, албаар ингээд чуулганы хүрээнд ярьж байгаа гэдэг ойлгоорой. Мэдээж энэ бол хувь хүний хүрээнд бол байх ёстой, байж болдог, байсарч исэн зүйл мөн ч гэсэн чуулганы хүрээнд энийг иш үзүүлгийн үйлчлэл хэмээн хүлээн авах ёстой нь бичээсийн дагуух зүйл юм аа. Энэ хүртэл ойлгож байгаа тийм. За тэгэхээр 14-ийн 1-ээс хэдүүлээ дахин нэг харах шаардлагатай гэсэн үг. Эдгээр Коринт ном 14-ийн 1-ээс. За харийг мөшгөх түн сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл ялангуяа иш үзүүлэхийг. За ер нь та мэдж байгаа сэдвч гэсэн дахин өөр өнцгөөс харж байгаа бах те. Өмнөх хэсгийг сонсоод одоо сонсохоор жоо өөр харагдаж байгаа байх гэж бодож байна. Илч Паулад дамжуулан маш тодорхой хэлсэн сүнслэг бэлгүүдийг бол хүсэн тэмүүлээ. Чуулгандаа сүнслэг бэлгүүд олноороо байж ах хэвээр. Ялангуяа энэ бол 12 дугаар бүлэг дээр хэлсэн 9 бэлгийн тухай ярьж ирсэн. Энэхүү 9 бэлгийг хүсэн тэмүүлээрэ. Гэхдээ тэр дундаасаа иш үзүүлэхийг хүсэн тэмүүлээрэ. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр Бурхны үг болоо тэр үгээр дамжуулан үгийг авсан хүмүүс дахин эзний дуу хоолойг сонсох энэ үйл явцыг хүлээмжшөөрөө гэж хэлж байна гэсэн үг юм байна. Иш үзүүлэхийг. За өөрөөр Паул бэлэг дундаас арай илүү онцлсон нь иш үзүүлэхийн бэлгийг онцлсон байгаа. Битэн мартаа энэ зөндөө олон бэлэг байгаа. Хэлээр ярих, хэлийг тайлбарлах тийм үү? Гайхамшиг үйлдэх, илдээх гэсэн зөндөө олон бэлэг байгаа хэр нээж Паул ялангуяа иш үзүүлэхийн гэж онцлон тэмдэглэсэн байна. За цаашаа 2 дугаар ишлэл хар та. Хэл ярихуугаар ярьдаг нь хүмүүст бос. Харин Бурхан ярьдаг. Тэрээр нууцуудыг сүнсээр ярьдагч сонсон ухаарагч нь үг юм аа. За хэл ярих хуун тухай тийм ээ. 3. Харин иш үзүүлдэг нь за босгон байгуулах, урамшуулах, тайлбарлахын тулд хүмүүст ярьдаг аа. Амен. Тэгэхээр тухайн үед Паул ягаад хэл ярих уу ярьсан бэ гэхээр Коринт чуулганы хувьд хэл ярих хуун бэлгийг хамгийн ингээд юм мундаг бэлэг гэж бодсон учраас Паул энийг онцлон гаргаж ирээд энэ бэлэг бол зөвхөн нууцуудыг сүнсээр Бурхан тандан л ярьдаг. Хувь хүн Бурхан хоёрын хооронд л болдог үйлчлэл, ажил юм аа. Харин иш үзүүлэхийг би ягаад онцолж байна гэхлээр гэсэн утга юм. Иш үзүүлдэг нь өөрөө хүмүүст ярьдаг учраас. Чуулганч өөрөө хүмүүсчүүд байна. Тэр хүмүүс тандан ярьдаг. Мэдээж ажлын 3 том зорилго. Энэ босгон байгуулах, тэгээд урамшуулах, тайлбарлахын тулд ярьдаг юм аа. За, хуучин гэрээний иш үзүүлэг бол энэ эсрэг байсан. Хуучин гэрээний иш үзүүлэг бол угаасаа баг яахын тулд ярьдаг байсан. Ер нь бол гимшүүлэх зорилготойгоор нүглийн их тод хатуу ярьдаг байсан. За хамгийн энгийн жишээ Давидын жишээ тийм үү? Давид Бечабад цаварсны дараа, урыг алсны дараа гаргаж ирж байгаа иш үзүүлэг чинь хэм байла? Натан гэдэг иш үзүүлж гарч ирээд юм ярьдаг. Тэгэхээр нэг хүний жишээ авсан чинь Давид юу наадхаа алт хэрэгстэй хаана би алаа гэсэн чинь тэр нь та өөрөө байна. Маш тодорхой нүглийг илчлэн харуулдаг байсан. Хуучин гэрээний иш үзүүлэг бол ийхүү зэмэлдэг, буруутгадаг байсан.
Яг шинэ гэрээний иш үзүүлэг өөрөө босгон байгуулах, урамшуулах, тайлбарлахын тулд хүмүүст хандан ярьдаг болчвоо. Ялгаа нь юу вэ? Дунд нь загалмай байгаа болохоор тэр. Тэр хүн аль хэдийн нүглийн шийтгэлийг Христ авснаар хүлээн авсан юм байна. Тэр хүн аль хэдийн Христтэй хамт өгч, Христтэй хамт амьлуулагдсан учраас Есүс Христ тэр хүнээ өгч нүглийн асуудлыг шийдсэн учраас цаашид яригдаг асуудал бол Бурхны ард түмний хувьд босгон байгуулах, урамшуулах, тайлбарлахын тулд ярьдаг юм аа гэж. Цааныг байгаа тийм ээ? За 4. Хэл ярихуугаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол. За тэгэхээр хөвчлэн тийм үү Бурхантай хэл ярих уу буюу харь хэлээр ярьдаг хүн сүнсээр нууцуудыг ярьдаг учраас өөрөө босгон байгуулагддаг бол иш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг. Ягаад хин тандаа ярьж байгаа болохоор хүмүүс хандан ярьж байгаа болохоор хүмүүс сандсан Бурханы дуу хоолойг ярьж байгаа болохоор тэр нь чуулганыг босгон байгуулдаг юм аа. 5. Та бүхнийг хэл ярихуугаар яриасаа гэж хүсдэг ч. За ус Паул хүсэж байгаа юм. Чуулган дотор хэл ярих уу байх ёстой маа. Тэгэхээр зарим нэг урсгалууд бол хэл ярихыг хүлээн шүрдэг урсгалууд байгаа. Тийм урсгалууд тийм байна гэж сонсоод өнгөрөө. Тэр дотор ихтэй олон үнэн зөв сургаалууд бас байгаа шүү. Хүсдэгч иш үзүүлэхийг чинь бүрж илүү хүсдэг. Мөн үү? За цаашлаад чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуухаар ярьдаг нэгнээс иш үзүүлдэг нь агуу юм аа. Одоо энэ дээр Паул аль нь илүү вэ гэдэг асуултан дээр хариулт өгч байгаа байхгүй. 8. 6. Ах トゥ нараа хэрв би та нар дээр очиж хэл ярихуугаар ярьлаа гэхэд илчлэл эсвэл мэдлэг эсвэл иш үзүүлэг эсвэл сургаалаар ярихгүй юм бол та нарт ямар тус болох вүлээ? Тийм аа. Шууд утгаараа нэг хэл ярихуугаар ярихаар ямар ч тэр хүмүүс тус болохгүй юм аа да. Тиймээс Паул онцсон ишлэл, мэдлэг, иш үзүүлэг, сургаалаар яриул тус болж чаднаа гэж хэлж байна. За. Тэр өөр зарим нэг урсгалдан одоо цагийн иш үзүүлэг бол одоо пасторуудын номлол байна гэж ярьж байгаа тохиолдол байдаг. Иш үзүүлгийн ерөнхий том хэсгийн нэг хэсэг нь мөн л доо. Гэтэ бүрэн дүр утгыг бол ерөнхийлэхэд хангалттай биш юм байна. Өдөр чуулган дотор энэхүү иш үзүүлгийн бэлгийг хүлээн шүрж явах хэрэгтэй юм байна. Мөн үү? За. Гэхдээ энэ дээр нэг чухал анхаарах ёстой зүйл байдаг нь. Нэг анзаарах ёстой зүйл байдаг нь 32 тоошлоос харах гэдэг. За 29-с нь явъя. 29-с нь зааж гараа. 2 эсвэл 3 нь иш үзүүлэгч нь ярьж бусд нь шүүх. За. Сууж байсан өөр нэгд нь ишлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол. За. Өөрөөр хэлбэл иш үзүүлгийн одоо цугларалт хийхдээ энэ тэнд бол баам бүүм баам гэж яриасаа гэж хүсээгүй гэсэн байх нь тийм үү? За нэг тэгэхээр нэг 2 хүмүүс 3 босоод ярих үед нь бусд нь сонсоод яагараа шүүгээрэй. Маш чухал. Нэгдүгээрх нь чуулган иш үзүүлэг хүлээн шүрдэг чи иш үзүүлэг яана. Шүүх ёстой. Өөрөөр хэлбэл юу байна вэ? Зөв байна уу? Буруу байна уу? Бурханы үгийн дагуу байна уу? Үгүй байна уу гэдгийг шүүх ёстой маа. Тэгэхээр шүүн гэдэг үгнээс болоод хийх хэрэггүй гэсэн утга огт биш юм аа юм шүү. Мөн үү? Шүүнэ. Учиргүй итгэж болохгүй гэсэн үг. Учиргүй хааж болохгүй гэсэн үг. Харин зөв байна уу, буруу байна уу гэдгийг ялгаарай. 30 сууж байсан өөр нэгд нь ишлэл рүү ихнийх нь чимээгүй бол. Өөрөөр эмх цэгцийн тухай ярьж байгаа анзаарж байгаа. 31 учир нь бүгд суралцсан урамшуулгын тулд та нар бүгд нэг нэгээрээ иш үзүүлж болно. За цаашаа нь иш үзүүлчдийн сүнс нь иш үзүүлчтэй захирагддаг. Учир нь бурхан бол замбаарлалын бурхан, самуурлын бурхан, бус амар амгалангийн бурхан мөн. За 32-ыг харах юм бол юу ярьж байгаа нэхээр иш үзүүлэгчдийн сүнс нь иш үзүүлэгчтэй захирагддаг юм аа. Давчхандаа. Үгүй надад иш үзүүлэг ирчлээ. Би ярмаар битэн миний амыг хаагаад байгаа чи гэж ярьж болохгүй гэсэн. Тийм үү? Эмэг цэгцийн төлөө, дэг жоромтой байдлын төлөө та чимээгүй болвол бас чимээгүй болно гэсэн үг.
Тэгээ нэг юм тийм учраас энэ үгийг онцлон авах үзэх хэрэгтэй байгаа. Одоо ч хайгуул байна л да. Тэгээ дээр үед энэ мэт зөндөө олон асуудлууд бас энд гарч ирсэн тухай сонсч ирсэн болохоор та бүхний хувьд өмнө нь одоо хөө амьдрал дээр чинь иш үзүүлэг үйлчлэл явж ирсэн үеч дээр хөгжсөн үгч дээр эзний дуу хоолойг сонссноосоо болж сонссныхаа одоо ачаар амьдрал дээр нь бас ивэлүүд ирж исэн хаашаа явах юу хийхэд тодорхойлж байсан тийм хүмүүс байна уу? Эзний дуу хоолой ач байна уу? Ачиг амсч байсан хүн байна уу? Сайн байна. Тэгэхээр энэ зүйл маань хуу хүн дээр гадна бас юу хин байх хэвээр. Чуулган давхар байх хэвээр юм шүү гэж хэлж байна. За тэгэхээр товчхон нэг хэдэн юм яриад дуусгая. Эзний дуу хоолойг сонсоход ямар алхмууд хэрэгтэй вэ? Ямар алхмууд хэрэгтэй вэ? Тавч яриад өнгөрнө. Эхнийх нь үг суртай байгаа чи. Тэгэхээр үг суртай хүн үгээр шүүх учраас тийм ээ. Үг мэдэхгүй бол эзэн дуу хоолойг ялгаж чадахгүй шүү дээ. Тийм учраас үг суртай байгаа чи. Үг суртай хүн ерөнхийдөө хүнээр дамжуулан иш үзүүлэлийг үйлчлэлийг хийхийг хүлээмжшөөрөөч тий ялгах тийм. Хоёр ариун сүнсний удирдамжид нээлттэй байгаа ч гэж. Тэгэхээр тийм учраас ариун сүнсний удирдамж нээлттэй байх буюу ариун сүнс дуу хоолойгоо илэрхийлэх тэр боломжийг хүлээмжшөөрөөд тийм үү? Заримдаа ингээ бидний дотор ийм хүслүүд байгаа. Тэр хүслүүдийг ингээ тийм үү? Дараа нь ариун сүнс намайг удирдаасаа гэж хүссэн тэр хандлага байлгаач. За. Гуравдугаарх нь дуугүй байж сураач юм байна. Эзнийг хүлээн дуугүй байж сурах хэрэгтэй байна та. Тэгэхээр бидний дотор маш их юм дуу хоолой байдаг, маш их хүслүүд байгаа. Тэгч хийсэн юм. Ялангуяа энэ дуугүй байна гэж хэлчихгүй юм байна. Өөрийгөө хоосолж, эзний өмнө хоосолж, түүнийг хүлээх цаг бидэнд хэрэгтэй байна. Хэвчлээ эзэн өөрийнхөө эзний дуу хоолой бидэнд эрэхтэй нэг юм намайг чичиргээл айлгаж ирдэг байхгүй. Хэвчлээ эзний дуу хоолой бидэнд намуухан ирдэг учраас түүний өмнө намуухан өөрийгөө хоослон дуугүй байж сурах гэдэг чинь чухал юм аа гэсэн юм байна. Өнөөдөр тийм нэг ганц дадлага хийш үү заяа. Дараа нь зүрхээ шалгаач гэж. Тэгээ өөрөөр хэлбэл тань дотор тийм үү хувийн хүсэл их байх үе, айдас, гомдол тийм үү зөрүүдлэл байх үе. Тэгээ зүрхээ шалгаач. Зүрхээ шалгана гэдэг бол эзний дуу хоолойг сонсоход том чухал юм аа гэсэн утгатай байна. Тавдах нь. Одоо ингэ намуухан зүрхээ шалгах эзний өмнө сууж авах үед энэ эзнээс өгж байгаа юм шиг санагдаж байгаа үгсүүд байгаа. Тэр үгсийг шалгаач гэж байгаа. Тэгэхээр Библиэтэй Христийн одоо зан чанартай, цаашлаад амар тайван байгаа эсэлтэй тийм үү? Холбож шалгаач гэж. За тэгээд 6 дугаарх нь чуулган болон итгэлийн хамт олноор шүүлгүүлээч гэж. Чуулган болон итгэлийн хамт олноор шүүлгүүлээч. Өөрөөр хэлбэл нийт одоо хэлэн тийм үү? Ярин бусдаа зөвлөлдөн тийм яг үнэн үү, зөв үү, буруу юу? Тэр зүйлсүүдийг шалгаач гэж. Тэгээд 7 дахь нь тэгээд сонссон гэж үзвэл дуулууртай байгаа чи гэж. Дуулууртай өгөн дуулууртай байгаа чи. Нэгэн дагуу хийгээд үзээрэй гэсэн үг юм. За жишээлбэл одоо аюу дий дараа жил одоо аюу дий тэгээч одоо тэгэрэй гэх юм бол тэгэл дараа жил хийгээрэй. Энэ жил иймэр хийсэн ч гэсэн дараа жил хийгээрэй бол дараа жил хийгээс байхгүй. Хамгийн сүүлд нь гарч буй үр жимсийг ажиглаач гэж. Хамгийн сүүлд нь гарч буй үр жимсийг ажиглаа. Өөрөөр тэр үгийн даваа амьдарч явах үед тэр үгийн тэр дуу хоолойны дагуу үлдэх үед гарч ирж байгаа үр дагаврыг дараа нь ажиглаарай. Тэгэхээр чуулган бол эзний үгээр ч удирдуулна, эзний дуу хоолойгоос удирдуулна. Чуулганы хэмжээнд эзний дуу хоолойгоо удирдуулахын тулд юу хүлээмжшөөрөөч гэж байгаа юм. Иш үзлийг хүлээмжшөөрөөч. Иш үзүүлэх чих тавиач тийм үү? Иш үзүүлгийг хүсэн тэмүүлээч. Гэхдээ энэ иш үзүүлийн тухайд бид иш үзүүлгийг гэсэн болгоныг хүлээн авахгүй яагаад ч шүүгээч тийм үү? Шүүгээч. Гэхдээ бас ямар журмаар хийгээч. Эмх журамтаа хийгээд зохистойгоор хийгээч гэж байна тийм. За